Явуулчихна. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхнийхээ энэ өдрийн амгалан гэрч мэдчихлээ. За өнгөрсөн хугацаанд бас нэлээд олон удаа хилцүүлэг хийсний үр дүнд өнөөдөр бидний 41 гишүүн нийгмийн даатгалын одоо нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө улсын хурлын даргад өргөн барилаа. Энэхүү нийгмийн даатгалын ер нь өөрчлөлтөд цаг үе олсон. Нэгэсэндээ бол одоо яг эдийн засгийн хямрал гэж байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийг одоо ажлын байраа нэмэгдүүлэх сэтлийг нь улам хангах гэсэн ийм үндсэн 3 заалт байгаа. Нэгэсэндээ энэ 3 заалт бол өөрөө гуруула ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн бодит орлогыг дэмжих ийм заалтууд орсон байгаа. За энэ нь нэгдүгээрт бол нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дээр байдаг одоо зохицуулалтаас иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шин чанартай зүйлээс албан журмын нийгмийн даатгалыг авдгийг болиулъя гэсэн ийм санаа байж байгаа. Энэ нь бол Монгол хүн, иргэн хүн одоо ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоосоо одоо 20% нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг одоо ихсгэх, ажлын байрын үр ашгийг багасгах, дахиад энэ чиглэлээр хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг одоо боомлох ийм арга хэмжээ болж ийн гэж үзээд энэ хэсгийг хасж байгаа. Ингэснээрээ бол иргэд хуваарь хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрднэ гэж үзэж байгаа. За хоёр дахь заалт нь бол нийгмийн даатгалаас одоо хоол унаа байрны ашиглалтын зардалын хөнгөлөлт зэрэгээс бол нийгмийн даатгалыг авахаа болио гэсэн иймэрхүү одоо зохицуулт орж ирж байгаа. Энэ нь бол иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчдод энэ зүгт одоо ажилтнаа бодиттойгоор одоо ийм хөнгөлөлт бодит орлогыг нэмэгдүүлэх ийм үр дагавартай заалт болно гэж үзэж байна. За гурав дахь нь бол